За анх маань ирсэн. За сайн байцгаана уу орой минь. За сайн байна уу? Сайн байна уу. За яас олон зэрэг хүүхдүүд гэж. За арилжаанууд амжилттай. Хичээл намаас ураад янз ашигтай арилжаа гэд түрүүчэд олроод үргэцгэж байна. Олон доо гоё байгаа л гэж. Хүмүүс нь чатаар орж ирэх юм уу те? Тий, тэгвэл нөгөө хүмүүс янз янз миг гэнэгээд. Арай дүүрээгүй нэг чинь удахгүй дүүрнэ. Бас гайгүй том дөрвчтэй юм шиг байна. Төлөөд шүү guys. Тэгээд гоё асууч масуух юмнуудаа бүгд асуугараа тэгээ зөмөрөө сайхан танилцсан ярилцъя. Яаж ийж юу болж ийн юу болохгүй байна. Гайхалтай санагдаад байна гэнэ. Дэги тэр хэн гайхалтай санагдаж байгаа юм болоо. Ирсэн зочин гайхалтай. Багш нь гайхалтай санагдаад байна. Хоёулаа. За баярлаа. За. Арга барилын хувьд бол бид ер чинь яг бүх юм хамтдаа арга барил бол яг ижлэх нь шүү дээ. За өөрийгөө танил нэр өөрийгөө танил. За намайг Ансүх гэдэг Ганаа гэдэг одоо Австрали амьдардаг гэр бүлийн хамт Австрали очиод одоо 10 хэдэн жил амьдарч байгаа. Тэгээд арилжаатай ер нь бол анхнаасаа Forex гэдэг арилжаа гэдэг юмтай ноцлоод одоо 10 гаруй жил болж байна. Тэгээд эндэж 9 жарийн арга барил одоо нэг бүхэл хүмүүсийн яадаг шиг нэг интернетээр байдаг 9 жарийн хичээлүүдийг аваад тэгэл гадна дотны бүх лекц, эксперт за ер нь үзээгүй сонсоогүй арга барил баг уншаагүй ном сонсоогүй лекц гэж баг байхгүй дээ. Тэгэл явсаар байгаад ер нь яагаад ч байсан нэг л болохгүй байгааг ерөөсөө анзаараад тэгээ энэ юун дээр болохгүй байна гэд дийш тийшээ үзэж байж байгаа. Тэгээд дэги танилцаад гэсэн чи манай дэги маш гоё юмнууд тайлбарлаж өгөөд баярл учир зангилаа гаргаж өгөөд нэрээ энэ дээр л болоод байгаа юм энэ дээр болохгүй юм гээд тэгээд дэгийг за би ингээд тэгэл хоёлаа ингээд хамтраад арилжааны би сургалт авч хоёлаа одоо хичээл зааж эхлэегүй байсан маа дэг юм. Тэгээд бид нэр чинь багш шавын барилдаад тэгээ хоёлаа нэг хэсэг явсан. Тэгээд нилээ явж хагаад ер нь л арилжаа гоё болоод учир нь олоод ирэнгүүтээ хоёлаа энэ явж байгаа юмудаа бүр нэг үсэн сургалт болгоод ингээд хүн амьтанд хүргэе. Ингээд тгий гэдэг юм дээр санал нэгдээд тэгээд нэр хичнээн шүн хэдэн сар жил суусан мэт. Тэгэхээр маш олон юм дээр өстө нэг мөнгөөрөө цаг хугацаагаараа сэтгэл зүрхээрээ нервээрээ бүх юмараа л хамтаа босгож сайжруулж гаргаж ирсэн одоо ийм сургалт ийм арга барил болоод яаж байгаа. Энэ арга барил бол одоо нэг энэс хуулбарлаагүй яг өөрсдийн цэвэр оригинал оюунаасаа бяцлаж гаргаж ирсэн юм юу болохоор тэгээд одоо үнэхээр хүмүүс тайлбарлаж өгч одоо ингээд бидний ийм гэж хэлэхдээ бол ам бардам сайхан байна. Тэгээд арилжааны арга барилын хувьд л одоо бол бид тэр чинь ингээд хэдэн жил сар суудсан хүмүүс чинь бол хатайхан байхгүй яг л адилхан. Тэрнээс өөр одоо тэгээ сэтгэл зүй юм уу? Ер нь асуугаар гоё асуултууд байвал асуугаад явчихгүй. Би тэрэнд мэдгэж чадхаараа бас хариулаад явъя. Одоо ер нь манай энэ Discord одоо үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа байхгүй юу? Тэгээд шинэ трейдерүүд айгүй их одон байгаа. За. Та тэгээд
одоо юу гэдэг day trader-ийн одоо арга барилыг бүр огт мэдэхгүй хүмүүс бат байгаад байдаг байхгүй юу? За. Та day trader-ийн арга барилын жоохон ихийг жоох яриач. Ингэж хэлээ. Одоо шинэ трейдерүүд ер нь трейдер гэж forex trade гэж мэдэхгүй байгаа хүмүүс одоо энд орж ирж байгаа бол үнэхээр азтай байна л гэж хэлээ. Ягаад гэхээр нөгөө нэг мэдлэгийн хараад гэдэг шиг их олон мэддэг болох тусмаа ингээд янз бүрийн нөгөө нэг өмнө нь одоо жишээ нь паттерн зураад сурсан хүмүүс ч юм уу support resistance ингээд тодорхойлоод сурсан ч юм уу тийм хүмүүс ч ингээд нөгөө л юм нүдэнд нь харагдаад ингээд заваараад тэрнээсээ салах гэж ингээд тэр цэма тэр юмараа удаан явцсан бол тэр арга барилаасаа салах гэж бүр үнэхээр хэцүү үед. Тэрний оронд энд хэрвээ шууд орж ирээд анх харилцаа гэж сурж байгаа бол хамгийн зөв газараа орж ирсэн байна. Ирээдүйн чинь гэрэлтэй харагдаж байна. Хичээлээ сайн сур, мэдэхгүй чадахгүй юм а ийм сайхан мундаг багш ингээд олдоо зааж өгч яхад одоо ингээд бүгдийг нь сайн асууж аваад өөрийн арга барил болгоод өөр юу ч битгий сур. Тэгэл ерөөсөө маш симпл байх хэрэгтэй шүү дээ. Нэг арга барилаар олон хослол дээр биш, нэг хоёр хон хослол дээр хөдөлгөөнийг нь энэ одоо ингэдэг дээ гэж бүр мэддэг боллоо хардаг байхгүй. Тэгээд бүр сүулдэ ингээд мэдэрдэг болчихно. Тэгээд нөгөө нэг одоо ингээд зураа тэмдэглэдэг юмнууд шүү дээ тий. Одоо ингээд энэ цагийн тренд ингээд явж ийн ингэж тэгж ийн гэдэг юмнууд чинь зүгээр юу ч зурхгүйгээр чартаа хараад шууд нүдэнд харагддаг болоод байгаа тэр сүүл рүүгээ. Мэдээж амархан юм гэж бол байхгүй. Ягаад гэхээр энэ чинь санхүүгийн эрхчлээнд хүрэх үнэхээр тактиктэй ирээдүйн төлөө үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр цаг хугацаа орно, хөдөлмөр орно. Гэхдээ үнэхээр хичээж байгаа хүнд бол бас тийм ч их цаг хугацаа орохгүй гарах үр дүнтэйгээ харьцуулахад бол. За тэгээд одоо манай Гордынхон болохоор таныг одоо яг day trader-ийн хамгийн анхны миллионер шав гэдгээр нь бүр ингээд амар их олзуурхаж их одоо ингэж орж ин томсож байгаа. Та тэр миллионер одоо болох тэр данс чи яг хэдэн доллараар хэлж ирсэн бэ? $1000-аас эхэлсэн. Аха. $1000-аас эхлээд $1000 5,000 болгоод 3,500 болгоод 5,500 болгоод 11,000 болгоод тэгээд 11,000-аас нэг 2 гоё арилжаа хийгээд 30,000 болгосон. Тэгээд тэрнээс хойш яг нэг гоё мэдэрч орж ирээ. Тэгээ гол нөгөө нэг чартнаас ингээд салахгүй яг ингээд арилжаа хийж болгоор чинь за энд liquidity хамсан гэсэн тэгсэн энэ бол ингээд strong юу гэдэг бүр яг мэдрээд яг бүр өөрийн биешгээ мэдэрдэг. Нэг машин ингээд удаан барихаар нэг бүр гарт ордог шүү дээ тий. Монголд бол одоо тэгж тайлбарлаад гоё болно да тий. Яг ингээд яг өөрийн биеэр нэг хүмүүсийн дундаар төлж гарч байгаа юм шиг болдог ш. Бүр тэглээ яг гоё орж ирээ. Яг тэр үед бас мэдгнээс гадна бас мэдрэмжийн тийм орж ирсэн юм байгаа л да. Тэгээд ихтэй ер нь бол тийм дээр ийм хүмүүс ч одоо жишээ нэг за 1000-ыг одоо 10,000, 20,000, 30,000 болгодог ч юм уу, 50,000 болгодог ч юм уу тэрнээс цааш явах хэцүү байдаг. Тэгэхээр тэрэн дээр нэг нууц нь юу байсан бэ гэхээр тоогоо харах байх хэрэгтэй. Тоо ерөөсөө харах зөвхөн чартлаа. Чартн дээр юу үзүүлж байна? Лото мэдээж дансынхаа дүнтэй харьцуулж нэ штэ тий. Рискээ барихын тулд одоо би нэг иймэрхүү лотоор орсон. Одоо данс одоо тэд болцсон бол жишээ нэг одоо ингээд 5-аар орж ирсэн бол эндээс хойш одоо данс 20,000 авахад нэг даралтанд 5 лотоор орж ирсэн бол төгжүүлээд ирэхээр за нэг лот нь 10 лотоор орох юм байна ч гэдэг ч юм уу багцаалдаад ингээд юугаа лото тааруулаад рискээ барьж байгаа боловч ерөөсөө тоогоо харж одоо тэд болчлоо эсвэл тэд байж байгаа тэд болчлоо гэд тэр тоог хараад он дээр ингээ харьцуулаад байх юм бол арилжаа хийж чадахгүй. Зөвхөн чарт хараад за одоо эндээс энд хүрнэ. Эндээс одоо pullback орж иж ингэж тэрнээс зөвхөн тоог харах юм бол тэр мэдрэмж байхгүй болчихно. Тэгж байж л тэр өсөлтөө гаргасан. Тэгэл за тэгээд 100-аас тийш 200 өрөөд явхад бол за тэрнээс хойш бол тэгээд бүр нөгөө нэг уучинсан да. $1 сая руу яа. Ааха. Одоо тэгээд яг одоо энэ одоо яг $1 сая руу одоо ингээд арилжаагаа хийгээ явж байгаа штэ тий. Аа. Тэр донд одоо алдагд хэр их байсан бэ? Бараг гараагүй дээ. Ер нь ховрсон уу? Нэг удаа нэг би яг дансынхаа саяхан би нэг тэр дансыг гүйлгээд харж байхад нэг удаа нэг
1000 хэдэн зүгийн хасагтайгаар 7-8 position зэрэг хаасан биз. Тэгэхээр ойролцоогоор 10 хэдэн. Гэхдээ тэр баг нас 300 гарцсан явсан үед ч тийм. Нэг жоохон арай буруу орцсон санагдаад нэг 1000 хэдэн зугаар нэг 7-8 арилж гэж 10 гаруй мянган доллар тасгаар нэг хаасан юм уу? За тэрнээс өөр бараг хасах гараагүй дээ. Тухайд ч угаасаа тэгээ тренд ч аягүй гоё явжсэн тий. Тийм одоо нөгөө сүүлийн үе чинь тренд чинь айгүй юм маш амархан гэж томруулдаг болчиход байгаа шүү дээ цагуудаа. Тэгэж нэг томруулахгүй одоо энэ Трамп-Трампос ч өмнө бас арай easy байсан шүү дээ. Ер нь бол ийм хамралтууд нь арай тийм том биш гэх юм уу? Volume нь ийм амар ийш тийшээ хамдаг биш бас харьцангуй айгүй байсан үе байхгүй. Тэр ч бас тэр тал дээр нөлөөлсөн байх. Гэхдээ Австрали улсын айл хотод байдаг байсан. Австрали улсын Сидней хот байдаг. Тэгээд тэндээ бол би өөрөө бас барилгын бизнестэй бас дахиад дээр нь 2-3 янзын бизнестэй. Тэгээд яагаад бас энэ арилжаанд ингэж хүчтэй орсон бэ гэхээр тэнд болсон одоо эдийн засгийн өөрчлөлтүүд тэрс маань ковид-мовидын эдийн засгийн уналтаар одоо тэр чинь нэг ажил ингээ цаашаа өргөсөхгүй болоод ингээл зөндөө юмнууд болж байгаа шүү дээ тий. Тэгээд тэр үед юу гэж бодсон бэ гэхээр ямар ч ягаад гэхээр Австралид бол барилгын салбар бол маш хүчтэй салбар байхгүй юу? Тэгээ барилгын салбар бол ер нь уналтанд орно гэж байдаггүй. Тэндээ үйл хөдлөхүүд нь байнга үнэн өсч идэг болохоор маш их эрэлттэй ажил ер нь маш сайн байсан ч гэсэн одоо ингээд ковид мовид ингээд төсөөлөл хүчин зүйлээс болоод шууд уналтанд орж байгаа байхгүй юу? Тэгэл зүгээр хангалттай байдаг байсан орлого маань бас юу лээ гэж бодохоор хэмжээнд үрж мөрөөд ингээд ирэнгүүт гойд юу гэж утсан бэ гэхээр ямар ч бизнес хийгээд ямар ч амжилттай байсан ийм эдийн засгийн төсөөлөл хүчин зүйлээс болоод яаж ч унж босч болох юм байна. Тэгээ эдийн засгийн уналт бос ийм юу ч болсон байсан орлого олж чаддаг юмтай байх юм бол өөрөөр хэлбэл forex trading-гээ хийж байх юм бол ямар ч тохиолдолд санхүүгийн асуудалд орохгүй тэгээд forex чинь бас нэг баг хамгийн гайхалтай тал нь нөгөө нэг цаг хугацаа орон зайд хязгаарлагдахгүй байгаа шүү дээ. Тийм. Ямар ч ажил ийм боломжтой байна гэж байхгүй шүү дээ тийм үстэй. Хийгээвэл хийж болно, хийхгүй байж болно. Иш тийш аялаад амраа явж ирсэн чи хийж болно, онгоцон нисчихсэн чи хийж болно, орондоо хөвчихсэн чи хийж болно. Одоо тийм ажил хийж хаач байхгүй шүү дээ тийм үстэй. За тиймэрхүү. Шинэ асуултууд орж явж байна. Зөвхөн гол дээр арилж байгаа гэж байна. Ер нь бол 80-аас 90% гол. Тэрэн дээрээс гадна бас Nasdaq, oil гэх мэтчлийн юмнууд дээр хийх нь хийн л дээ. Тэгтээ нөгөө нэг ихэнхдээ хийдэг болохоор баг голдоо илүү мэдэрдэг гэх юм уу. Тэгээд бас энэ арилжааны арга барил маань ийм өндөр волюмтай liquidity хамалт ихтэй ийм асуудлууд дээр бүр илүү одоо биднэрт бусад хүмүүс алдаж байхад бид нэр олох магадлал өндөртэй. Тэгэхээр одоо бүх хүмүүс голдыг арилжахыг хүсдэг ч гэсэн чаддаггүй шүү дээ тий. Тэгэхэд манайх дээр хамгийн инээж байгаад арилжиж болох нь голд байгаа байхгүй юу? Бүх хүмүүсийн мөнгө алдаж байхад одоо бидний орох цаг болсон гэж байж байгаа хүмүүс шүү тий. Тэгээ хамгийн ер нь бол volume өндөртэй тий 5-6 өндөртэй байдаг арилжаанууд тий. Liquidity хамгаалалт манипуляц ихтэй тийм арилжаанууд тийм бослууд. Өөр асуулт байна. Арилжааны амьд гаргахын тулд танд ямар дадал одоо чухал гэж боддог вэ гинэ? Арилжааны юу нэ? Арилжаанд амьд гаргахын тулд та ямар дадал чухал гэж боддог вэ гинэ? За. Одоо ямар дадал зуршил хамгийн гол юм бол одоо та нар жишээ нь ингээд бүгдийг нь ингээд зааж өгч байгаа шүү дээ тий. Тэгээд тэгж өмнө ярьж үзлээсэн баг ингээд яг адилхан арилжааны арга барил сурсан ч гэсэн яг адилхан сетап нь болоход 10 үнээс 50 үнээс 1-2 нь л ашиг хийдэг бус нь мөнгө алдаал гардаг. Яагаад тэгэхээр тэрэн дээр тэрийг ойлгохгүй байгаадаа биш дараа нь харахаар эндээс орчих байсан байж гэж хардаг. Тэрэн дээр сэтгэл зүйн хамгийн чухал. Менталити сайн барьж сурах хэрэгтэй.
сэтгэл зүйдээр хитрхи баярлахгүй, хитрхи шарлахгүй, revenge trade хийхгүй, тэгээд шунахгүй, айхгүй, fear greed гэдэг хүчин зүйлүүд байна шүү дээ, тий. Ягаад тэгэхээр тэр хүчин зүйлүүд чинь ингээ гараад ирэнгүүт нэг эд чинь даавар ялгараад логик сэтгэлгээр чартаа харж чадхаа болчтой байхгүй. Одоо энэ чинь ингэсэн байж тээ гэж биш. Одоо жишээ нь нэг баа ярилцаанд орсон чинь саплос гэж авчаад дэшиг яваад өглөө л дээ. Буцаад ороод нөгөө нэг өмнө алдсан чинь би баа ялцсан нэг би баайтах гэсэн одоо буцаад дэшээ байд гэж идэл тренд нь буцаж ирэх зураг үзүүлээд бүх баталгаагаа өгөөд явж байхад өөдөөс нь байцсаргаад бүх юм алддаг. Тэгэхээр тэр хооронд чинь нөгөө нэг бээс гарч байгаа даавар чинь тархин чинь нөлөөлөд нөгөө шинжилгээ заасан хичээлээ ажиллуулж чадхаа болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрийг ихэхгүй тулд ингээд стресс даадаг бас ядрахгүй тэр цэма ер нь спортоор хичээлэх бол маш юутай. Тэгэх юм бол нөгөө нэг би цугларсан одоо ингээд уур бухимдал байд юм уу, стресс байд юм уу, гомдол байд юм тэр бүх юмуд чинь ингээд хүлс бүх ингээд юугаар чинь гарчиж байгаа шүү дээ. Тэгээ тэрний дараа ингээд амар гой тайвшраад зэкэн ньютрал болчоод ингээ харангуут чинь өө энэ дээр би ингэчлээ байсан биш тэгээд алдаага харсан тохиолдлууд бол зөндөө олон байна. Тэр сэтгэл зүйн хамгийн чухал гэж хэлмээр байна да. Зуршил тэгээд төвчээртэй. Тэгэхээр та одоо арилжаанд орохдоо яг өөрийнхөө одоо дүрмийн дагуу арилжаанд ордог байсан гэсэн үг үстэй тий. Яг л дүрмийн дагуу дүрмээ бүр юу яаж болно шүү дээ. Хэрэг барихад хэцүү байх юм бол яг одоо хардаг дэлгэцэн дээрээ ч юм уу нэг юм дээр ингээд бичээд нэг юу гэдэг штэ. Reminder дээр нэг юу гэдэг лээ. Тикдэг юмнууд байдаг штэ. Тэгээд дарталтан зөв за одоо энэ баталгааг авсан уу? Зөв ийм хийсэн үү? Зөв нэг гэсэн. За тэгээд ингээд арилжаанд хоцорно гэж байхгүй. Бүх баталгааг өгчөөд яг явах арилжаа бол яг эргээл ороод ирдэг л бүх баталгаагаа өгөөл зэн дүнд орчтой газараа ирээл бүх баталгааг тэгээд за одоо энэ дээр юм байна. Одоо ингээд арьяа ямар ч яарах шаардлага. Яаж төвчээртэй байд сурсан. Би чиг мөнгө алдаж алуулж сурж байгаа юм чинь. Алдах тусмал тэгээд улаараа тэгэл хүн болгонд ялгаагүй шүү. Тэгээд улаараа revenge trade хийгээл улаарсан trade хийгээл тэгээд алдах тусмаа тэгээд нэр үнэхээр их мөнгө төгрөг сэтгэл зүй нэрөө олон шинийн нойроор олж авсан мэдлэг сэтгэл зүйтэй одоо. За манайхан чат их яваад их сонирхолтой санагдаж байна. Арга барилаас аргасан зүйлээ бодит арилжаанд ашиглаж болж байна шүү гэж мэдэрсэн мэдрэмжээ санаж байна. Тэр мэдрэмжээ олцвол тэр мэдрэмж ихэд би тэр юу яаж байгаа. Тэр одоо тэр ингээд тэгж өсгөлтгөөс чинь би тэр нэг фанд авч арилж үзчихсэн байхгүй тэр чинь тэгэл бүгдээрээ л ялгаг багтаас мөнгө авч фанд л үзэн штэ тий. Тэгээд би тэр чинь фанд яагаад тэгээд яг одоо гişгэ бас бүр ингэж сайжраагүй ингээд одоо ч юм бол за одоо тэгж хэлэх нь хаашаа нэг өөртөө багцсан гэж төгсгөл хүрчээд байгаа шүү дээ. Арга барил чинь бүр шигчигцээр байгаад ингэж төгсгөл баг хүрчээд байгаа байхгүй. Бараг ч гэсэн одоо бид хоёрын өөртөө үзэж байгаагаар бол одоо маргаангүй болчиход байгаа байхгүй. Яг л энэ зүг юм байна. Тэрнээс ч өмнө бид хоёр чинь бас арай жоохон тутууд байлмаг байхдаа ингээд фанд авч ингэж яаж байгаад ингээл нэг хоёр үед аваал тэгэл ингээл рил болгож байгаа алдсан болсон тохиолдол зөндөө байгаа шүү дээ. Тэгэл яг ингээл нэг үед авдаг байж байгаа хоёр үед авдаг бол инх болгож нэг жоохон урам авч байгаа дараа нь хоёулаа нэг ижиг данс жоохон зэнэгж үзэл давхар ингээд фандыгаа хажуугаар ингэж үзээд нэг бас арга барил чи өөрсдөө ягаад тэгэхээр фанд ч нэг дөрмөнд баригддаг. Тэгээд дөрмөнд баригддаг болохоор одоо тухайн өдөртөө бид дээр чинь бас л дисциплин байхгүй байсан болохоор нөгөө нэг арилжаан дээр стоп лосс одоо 2% бодоод тавьчихгүй. Хоёр арилжаан дээр алчихгүй. Дахиад арилжаа нээж чадахгүй болчихгүй. Харсаар байгаад явж мовчихно. Тэгээд дараа нь жижиг данс яг рел данс нэгээд тэрэн дээрээ ингээд яасан чи бид хоёр хоёулаа гоё өстөөд айгуу гоё олж ирээд тэгэл фандаа давдаг болцсон болж ирээл рел данс руу орж ирээл тэндээс ингээд за одоо яг болж шүү гээл тэгээд рел дансаа жоох өсгөж байгаа тэр мөнгөө татаж авсан байж байгаа тэр $1000 тэр амар өсгөж сая болгодог юу ч юм болохоор зүгээр аялж явж байгаа ихсэн баггүй.
ажлаар хятад аялж явж байгаа зүгээр баг тоглоом болоход би $1000 $100,000 болгож үзүүлэх үү гээл $1000 хийж эхлэв. нэг quantum fair дээр очиад Тий. уулзаж бид нэг хоолнд авахтал өмнө нэг арилж за энэ юу нь явчих юм шиг байна маа гэж баг хоорондоо зүгээр маадэрж ярьж арилжаанд ороод оройн нь буудлын руу орох гол ингээл харсан чинь нөгөөтг нь 70К болж байна тий. Тэр мэдрэмж бол батлаа гоё мэдрэмж байсан бата тий. Тэгээд бүр уцаас хаж чадхаа болж байгаа. Тэгээд ингээл ботдсон байг альбтаач вебийн луга харж инээгээл яа тэр үед гэдэг гоё яж тий. Яг өдөөдөөс хаацсан. Гэтэл Ингэчлээ шүү. юу байна л да. Хоёрыг яг анх танилцчихсан тэр түүх чинь бас амар сонирхолтой байгаад байна л да. Яг яаж би энийгээ мэдээд яг яаж одоо яг юм арилжааны юу бодоод ингээд явсан ч аюу сонирхолтой байгаа байхгүй. Яг анх яг амар гоё үнэртэй бид үнэрлж явсаар бол алдсан шүү дээ. Яг би орчлын нэрээ тэгэнгүүт тэр орчлыг ярьсны дараа угаасаа ганаахын түүх орж идэг байхгүй. Би яг амьдралдаас нэг амар том шийдвэр гаргаад гадагшаа ер нь Монголд тэгээд нэг цагийн ажил хийгээд осон мөнгөөр арилжаа хийнэ гэдэг нь ер нь их л боломжгүй зүйл байсан байхгүй миний хувьд. Тэгээд яг smart money concept судлаач бас нэг удаагүй байсан. Тэгээд судлаад ер нь за нэг иймэрхүү үед юм байна гэд тэр нэг юм групп дээр яриа хийдгсэн. Тэгсэн чи яг миний виз гарч таарад. Тэгээд би Ирланд явж байгаа. Тэгээ наа Ирланд явхаас өмнө ганаах надтай холбогдож байгаа байхгүй. За тэгээд тэрнээс хойш ганаах ярина. Тэгээд би ч нөгөө нэг юу яасан гэсэн шүү дээ. Хөл төрлийн арга барил одоо судлаагүй арга барил байхгүй гэдэг байгаа шүү дээ тий. Яг тэгвэл бүр заавал энийг бүр шар хөдлөд байна. Энэ би ч юу насаараа тав утсан байхгүй. Тэгээд насаараа тавуудаа ямар ширэг байдаг вэ гэдэг нэр энийг л би заавал хийх хэрэгтэй. Энийг би чадна гэдгийг мэдрээд байдаг. Тэгсэн мөртлөөс өнгөө хийгээл болохгүй ингээл ганц нэг яг азар нэг хэсэг нөгөө нэг юу гэдүүлээ. Beginner's luck гэдэг шүү дээ. Одоо нэг ийм хэсэг мөнгө хийц үе байгаа л да. Тэгэл тэргээ буцаад алдчихж байгаа юм чинь. Тэгээд яг л болохгүй байгаа. Тэгээ байж байгаа энэ smart money concept-ийн нэг юм дээр яриа хийж байгаа юу сонссон чинь эгээ ярьжсэн байхгүй. Сонссон чинь яг гоё ярьж байна. Нэрээ тийш тэгтэл ярьж байгаа. Тэгэл ямар гоё тэрийг нь яг энэ залуу олцсон байна гэл. Тэгээд тэр яриаг сонсоод шууд дээгтэй холбогдоод тэгэнгүүтээ би ингээд ингэдэг хүн байгаамаа. Тэгээ шууд ингээд чам руу холбогчлоо ажиллаараа. Тэгтээ яг чиний ярьж байгаа юм л таалагдлаа. Чи надаа ингээд сурсан мэдсэн юм ингээд заагаад өгөөч. Би ингээд чамаас үнэлсээр ингээд яа. Тэгээд ч болохоор зүгээр хүмүүс ингээд зүгээр мэдгээл хуваалцаж байгаа шүү дээ. Зүгээр яриа хийж байгаа байхгүй өөрийгөө нээж. Тэгэнгүүт нь одоо хүчээр ингээд хүчээр шаварч байгаа байхгүй. За одоо ингээд хүчээр багшаадаад нэг нь хүчээр нэг нь багшлаа. Одоо ингээд над мэдсэн сонссон юмудаа ингээд тайлбарлаад ингээд яагаад наа чинь бүр яг байна. Тэгээд тэгсэн чинь би одоо ингээд юу яах гэж байгаа Ирланд явах гэж байгаа гэдэг. Тэгээд цагийн зөрөө мөрөтэй тэгээд хамаагүй тэгээд юм чи онлайнаар юм чи хаанаас хамаагүй ингээд холбогдож ш тэгээд тэгэл тэр цагаас бид нэрч салж хагцгаа байсан да. Түр шингөө суугаал тэгэл мэдээж чаддаг бүх юмаа яаж өнгөтэй хойлоо за одоо арилжаа хийгээл ингээд суугаал яг сургалт яг гаргын марга гэж бол тухайн үед бол бодоогүй байсан л та. Тэгэл энэ юм ингээд хойлоо яриад ингээд хамтдаа ингэж хийж байгаа юм чинь алдаж олсон юм одоо хөгжүүлэл ингэж явуулж байна. Одоо ерөөс үнэхээр гоё болж байна. Тэгээд нөгөө нэг тэр яриа хийсэн хүмүүс нь бас холбогдоод тэгээс ингэж юм заагаад өгөөч ингэж өгөөч гэх тэгэнгүүт нь хойлоо ерөөс ингэж сургалт болгоё. Хичээл болгоё. Нэг ингэж системжүүлээ. Яг ингэж бүр одоо ингэ тооны бодлого шиг болцсон байгаа шүү дээ одоо энэ чинь. Яг ингэж ингэж ингэсэн бол ингэсэн яг ийм л учиртай байна. Тэгэл тэрэн дээрээс нь нэг диск жижиг цаачиг юмудаа ингээл нэм сайжруулаад ингэж тэгэл арилжаан дээрээс гарч байгаа юмудаа ягаал одоо тэгээ сүүл бас нөгөө нэг энэ зах зээл өөрчлөгсөнөөс болоод одоо энэ амар хүчтэй савлгаан болоо юу гардаг юм дээрээс бол бас сайжруулалтууд байгаа. Тэгэж ингэж явсаар байгаа л одоогийн сургалт гараал юм болж байгаа юм да.
Хоёр ч нүүл их гоё танилцдаг юм биш те. Гой нэг нь хүчээр шав болоод нэг нь хүчээр багш болсон хоёрлох. Тэгэл анаас ч бас хоёр ингээ очтой уулзсан гэж боддог байхгүй би өөртөө. Аха. Наа чинь тэгээд мэдхгүй нэг юм таарц яа бодохоор одоо сүулт нь бодохоор нэг юм угаасаа л тийм болох байсан юм шиг ингээ бодогддог юмнууд байдаг шүү дээ. Яг нэг тийм зүйл болсон байхгүй би хоёрын хувьд. Тэгээд яг хуу ганах чинь би ингээд мэддэг чаддаг гэж за тгийгээ хэлсэн байдаг. Өөрөө бас өөрийгөө голдог дотроо тий. Бас яа ингээд бүрэн сайжирч чадаагүй байхад би одоо ингээд хүнийг ороо ингээд юм заагаад яж юу н болд юм уу болдгүй юм гэл ингээд иймэрхүү бодлууд чинь намайг хөтлөсөөр аваад айгүй тийм сониуч одоо юу гэдэг энэний л аргыг олчих юм бол ингэмээр байна гэл. Тэгэл анаах маань ч гэсэн одоо захын дуу одоо ингээд болж штэ хойлоо гэл ингээд унах үед ингээд нэгээ босгоол ингээд ингэж явсаар байгаа л нэг 3 жил өнгөрцөн шүү. Тийм ээ. Тийм ээ. 4 жил өнгөрсөн. Тийм. Тэгээд бид хоёр чинь сургалт гаргая гэснээс хойш эн чинь баг 2 вершн очиж байгаа байхгүй энэ арга барил. Одоо тухайн үед бид хоёр ална гэж боддог байсан байхгүй. Хоёлаас алах юм байна. Монголд ийм зааж байгаа бүр арилжаач чинь нэг ч байхгүй. Одоо тухайн үеийн сургалт нь 1.0 байсан бол одоо ч 2.0, 3.0 болчихж байна шүү дээ. Харин тий. Тэр чи одоо ингээд төгсөлөө гэж яриад байгаа тэртэй байгаа байхгүй. Тэр нэг хооронд ярьдаг байсан. Энэ дээр угаасаа ганцхан юм чухал point байгаа. Тэгээ тэрийг л олчих юм бол яг энэ бүхний яг хүчийг зангилааг нь гаргах гад байна гэл. Хоёр талд тэгэл өдөрч нөгөө бодно шүү дээ. Хамгийн гол нь ганаас ч нөгөө нэг арилжаанаас хажуугаар нөгөө бизнесүүдтэй кэрлэх одоо юу гэдэг айгу завгүй байдаг юм баггүй. Тэгэхээр би яг одоо жишээ нь яг тэр хариуцлаган дээр зарим тохиолдолд ингээл үлдэн. Тэгэл цаад оройн ганаас ингээл өдөржингөө ажилтаа байсан ч гэсэн оройн заавал цуг суун. Тэгэл цуг суугаал заахаа би нэг өнөөдөр ийм харлаа гэл. Тэрэн дээр чинь тэгвэл хоёлаа ингэж үзье тэгж үзье гэл. Ингэж явсаар байгаа л сайжирсан арга барил. Тэгээд бид хоёр яг тэр эцэст нь яг одоо тэр сая доллар хийдгийн өмнөхөн бид хоёр яг тэр point олж ирсэн байхгүй. Цаг томорно гэж ийм юм байд юм байна. Ингэж цаг томорт юм байна. Liquidity гэдэг чинь ер нь бол цаанаа ийм юм байсан юм байна. Тэгээд би тэрнээс хойш нэг footprint судлаад нэг жоохон балаарсан тий. Тийм. Тэгээд тэгж балаараад тэгсэн чинь бүр яг тэр маань бүр яг онж таараад бид хоёрын яагаад байгаа энэ liquidity гэдэг байгаа ойлгоод байгаа зүйл бол жинхэнэ утгаараа байсан юм байна. Яг ойлгож аваад өөрсдөө харга барилыг өөрсдөндөө батлаад өөрсдөө харга барилд аягүй ихтэй болоод тэгэл тэрнээс ч хойш тийм супер өсөлтүүд гарч ирж байгаа юм. Яг нэг тайлбарыг азтай гэж хэлээд байгаа чи өмнө нөгөө нэг өчнөө юу яагаад ингэж амар их цаг хугацаа алдсан байгаа байхгүй. Тэгэхгүй одоо шууд энд ороод ирсэн хүмүүс л нэр амар азтай байх тий. Юу ч мэдхгүй байж байгаа л хамгийн зөв арга барил дээр шууд буучж байгаа. Энд чинь тэгээд ямар үн цэнээр олдсныг нь одоо нэрээ үгээр л хэлэх хэцүү юм да. Тэгээд бас жоох өнгөрч болох уу билгүнэ би. Тэгээд бол тий. Асуудалтай. Ямар ч одоо юу тийм мэдгүй яг үндэл би одоо ингэж боддог байхгүй. Одоо ингээд бодонгууд ер нь хэр аргийн аав хүүхд бол энэний очийг ингэж болох байсан байна. Тэр амар сонь цаг хугацаа байсан тийм. Тэр 3 жилийн хугацаа бол үнэхээр л одоо төвчээр одоо юу гэдэг хүнээс шавхаж болох бүхэл юмыг шавхаж байсан. Тэгээд тэрнээс ер нь амьд гарч ирэх аавыг хүүхд ер нь тун хавар ахлах гэж би одоо яг ингээд эргээд харахаар боддог. Одоо ингээд та сургалтыг сурахад одоо ингээд энэ зааж өгж байгаа хичээлийг сурахад бас ингээд хөдөлмөр орно гэж чинь эний чинь шинээр гаргана гэдэг ч юм бол бүр амар хөдөлмөр болчихж байгаа байхгүй. Шинэ юм зохион бүтээж байгаа та. Энэ нөхөр яагаад ойлголоо? Энэ нөхөр ойлоо л нэг. Энэ доотлих нь энэ. Энэ нөхөр одоо энэ хотлын шартаагаад энэ одоо яг нөө IB болсон хүмүүс IB гэдэг нь одоо яг энэ хичээлийг үзэх. За. Уг нь ингээд энэ юугаа яачаад сургалтаа гаргаад ингээд хоёулаа зэрэг ингээд ээлжээр вебинараа ороод явна гэжсэн чинь би бас нэмж бизнес эхлүүлээ. Тэгээд тун завгүй болчоод тэгээ одоо ер нь бүхэл хариуцлагыг тэгээд өдөө өрүүлчээ тэгэл одоо
Нэг ирсэн дээр ингээд зүгээр хажууд нь төшиг болж байгаа хүмүүс байгаа гэдэг байна. босоор гоож гэж одоо Тийм, хүмүүс нэрээ хэвээр босоор гоож гэж би ч татараа гойж тэгээд байж байгаа юм баггүй. Тэгээд багтчих хайж байгаа. алтаар уурс чи одоо нэрээ алтаар уурсаар солио. Билгүнэ гэдэг байхгүй юу? Надаас одоо суралцаа 3 сар ч болоогүй байна. Энэ хүч чи одоо алчаа шүү дээ. Одоо $10,000 фанднаас 13 км. $3 $5,800 даач өгөр үү Би чи дүүгээ ярих хэрэгтэй. харин тий. Маш сонирхолтой юу юм. гэж юм. Тэгээд Хүнд үед нэхцүү байдаг. Эхнэрээр ардуулаад явж байсан өдрүүд байсан. Харагдаг эхнэртэй бол азтай байна бас тий. Энд чинь нөгөө нэг юу штэ тий. Бас нөгөө амар их цаг хугацаа зарцуулдаг. Тэгээд сурах чинь тий болохоор гэр бүл ингэж ойлгодог байх нь бас их чухал. Тэгвэл энэ чинь бас нөгөө нэг мэдээж ажил хийсэн бол гадуур явчихна. Гэртээ ингээд компьютераар суугаад хаар чинь гэр бүлдээ зарцуулах цагаа бас маш их юугаар зарцуулж байгаа шүү дээ. Гэхдээ мэдээж гэр бүлийнхаа л өөрсдийнхөө ирээдүйн сайн сайхан ажиллаж яаж байгаа. Тийм болохоор бас гэр бүлийнхэндээ эргэн тойрныхондоо эсвэл одоо авч тэгээ орхон байдаг хүмүүс л аавчтай ч юм уу гэд тэр юмгаа бас сайн ойлгуулад ингээд явчихвэл бас айгүй дэмтэй нөө сэтгэл зүйд нь их тухтай гоё байдаг. Араас дэмжих юм бол гээд за би энийг ингэх ёстой шүү гэдэг хүн чинь нэг хайртай хүнд нэг хүчлэгддэг шүү дээ тий. Одоо юу гэдэг вэ? Арга барилт болсон мөртлөө шиндэ хараахан орч чадахгүй байсан уу? Байсан бол яг юу буруу хийгээд байдаг байсан бэ? Өөрийнхөө алдаа юунд байсан тэрийг яаж шийдэж чадсан бэ? Тэр харин тэгээд сэтгэл зүйн дисциплин хоёр дүрмээ барих, сэтгэл зүгээ барих хоёр Хэсэг нэг тэрэн дээр нэг нөхөн домжсэн тий. бүр амар усаж тий. Одоо хит хитгэлтэй болсноос хойш эвгүй юмнууд бас байдаг. Хомч халддаг бас тэр. Өсөж бас тэр чадахгүй. Ер нь хүн болгонд л угсаа тийм болох. Тэгээд ер нь тэгж чарта бас яа гэмээр зарим тохиолдолд бас харахгүй ингэж хэсэг байж байгаад эргээд нэг харах өөр өдөхгүй болгоно байн хараалахаар л бас ийм тохиолдол гэж нэг хүмүүсийн тооны шалгалт малгалт өгөөд бодос дуусчаад ингээд тэрийг эргээ хариугаа шалгахаар яг л зөв юм шиг байж байгаад дүнгээ харсан чи алдсан байхаар буцаа харангууд өө энэ дээр алдсан байж тэгдэг штэ тий. Тэр шиг яг алдсан алдаагаа ингээд тэр дороо ингээд хараалахаар алдаагаа олж харахгүй байдаг бас талууд байдаг. Жохон хөндөрөөд хэрвээ одоо жишээ нь 1-2 өдөрт 1-2 удаа хоёр ажиллаж дараалаад ч юм уу соблоос авчих юм бол арилж байгаа төр орхичоод маргааш өдөр юм бол дараа 7 хоногт нь шинээр харангууд өө ийм байсан байж тэгээ шинээр хардаг байхгүй. Яг нөгөөдхөө хараалах юм бол тэгэл тэрэн дээр ингээд тэгээд тэр юм чинь бас туршлагаар л суун л да. Таны амжилтын түүх дундаа сэтгэлд үлдсэн түүхээс хаваалцаа сая хаваалцаад бараг дууслаа дөө. Одоо юу гэдэг штэ тий. Одоо хоёрын одоо энэ ингээд одоо гаргаж ирсэн арга барилт гэдэг байгаа штэ тий. Яг энэ арга барилтыг одоо яг энэ арга барилтаас яг гол хатдаг point чаддаг байсан одоо зүйл яг юу байсан бэ? Тэр бат манай сонсогчтой амар гоё тод. Ерөнхийдөө одоо ингээд бас ерөнхий одоо ойлголтын хувьд ингэдэг байхгүй. Ханш хоёр тэмний төлөө тэмүүлдэг. Яах гэж тэмүүлдэг вэ гэвэл liquidity хамах гэж юм уу? Имбаланс нөхөх гэж тэмүүлдэг. Тэр хоёр нь бас цаанаа учиртай. Яадаг вэ гэхээр одоо нэг энгийнээр тайлбарлаж өгье л доо. Liquidity хамна гэж яриад байгаа тий. Тэр чинь одоо юм баггүй юу? Forex market ч одоо жишээ нь өдөрт хэдэн тэрлэн доллар эргэлдэг. За одоо сүүлийн үед бол бүр нэлээд нэмэгдсэн байгаа. Чим сам маркет байхгүй. Сам маркет гэхээр одоо гаднаас мөнгө нэмж орж ирэхгүй. Дотроос гадагшаа мөнгө гарахгүй. Ингээд энэ дотор арилж байгаа хүмүүс чи биеийнхээ мөнгөийг авч байгаа шүү дээ. Одоо тэр том ашиг хийж байгаа хүмүүс чинь
тэр том ашгийг чинь хин нэгний мөнгийг л авч байгаа гэсэн үг байхгүй юу? Ягаад гэвэл бүгдээрээ зэрэг win хийгээд ингээд гидх ингээд одоо thin air гэдэг шиг нэг шууд мөнгө ингээд бий болоод гараад ирэх юм бас боломжгүй шүү дээ, тийм болохоор Тэ. бусдыгаа одоо ингээд нөгөө нэг буруу арга барилт юм уу тийм хүмүүсийг хамж тэдний мөнгийг авах нэг зорилго байгаа юм. Тэгээд liquidity хамах нь ямар учиртай вэ гэхээр одоо жишээ нь ханшийн чинь бид нар одоо за нэг сая долларын данстай байжгаад сая доллараар full margin хийлээ шүү дээ, одоо 1000 leverage дээдтэй full margin хийгээд бүх лотоор нь дарлаа гэхэд бид нар ханшийг нэг пивч хөдөлгөж чадахгүй байхгүй юу? Тийм их мөнгөөр хөдөлдөг. Тэгэнгүүт тэр ханшийн чинь ард нь хөдөлгөж байгаа хүмүүс чинь банк хөрөнгө оруулалтын сангууд л байгаа шүү дээ, hedge fund. Тэгээд тэр хүмүүс чинь болохоор одоо бид нар шиг лотоор авахгүй шүү дээ. Одоо жишээ нь бид нар одоо за том нь хэд 50 100 лотоор дардаг байлаа гэж үтэй те. Тэгвэл тэд нар чинь та нар footprint chart харж байсан бол жишээ нь тэр K гэсэн тэмдэглэгээд байдаг шүү дээ. Тэгвэл тэр чинь одоо чинь 22K юм бол 22,000 лотоор дарж ийн гэсэн үг байхгүй юу? 22,000 лотны одоо контракт хийж ярьдаг шүү дээ. 22,000 контрактны захиалга орж ирж ийн гэсэн үг байхгүй юу? Тэгэнгүүт одоо бид нар ингээд хэд хэдийн 50-аар 100-аар ингээд buy sell гэдэг дарангууд захиалга шууд биелж байгаа шүү дээ. Яг дарах мөчөд биелж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэрийг одоо жишээ нь чи buy хийлэх чинь за чи алтан дээр 50 контракт худалдаж авахаар захиалга өгч дээ, тэ. Тэгэхээр тэнд чинь яг 50 лотыг зарах хүний захиалга яг тухайн мөчөд байгаа байхгүй юу? Тэгэнгүүт чиний захиалга шууд биелж шүү дээ. Одоо нэг үгээр хэлэх юм бол за чи дэлгүүрээс талхаа авах гэж лаа гэж бодъё, тэ. Гүүж гараад дэлгүүр орсон чинь байхгүй талх зарж байгаа дэлгүүр байхгүй байх юм бол чи талхаавыг гээд мөнгө барьж өгөө талхаа худалдаж авч чадахгүй шүү дээ. Тэр шиг чи бас талх зарыг гэсэн чинь бүх хүмүүс талх идмээр үсэдээд хинж талх худалдаж авахгүй бол чи бас талхаа зарж чадахгүй шүү дээ, тэ. Тэрий чинь liquidity гэдэг байгаа байхгүй юу? Тэр liquidity гэдэг юмыг чинь бүрдүүлэхийн тулд нөгөөдөл чи ингээд өөрсдийнхөө захиалгыг одоо жишээ нь 22,000 лотоор ингээд 22,000 лот гэж бичиж байгаа buy гэдээ дарах юм бол захиалга нь биелэгдэхгүй байхгүй юу? Яг тэгвэл тийм хэмжээний зарах захиалга байхгүй. Тэгэхээр тэр зарах захиалгыг гаргаж ирэхийн тулд манипуляц хийж одоо хүмүүс одоо нөгөө нэг юу паттерныг зурж үзүүлдэг юм уу? Support resistance-ийг бариулж үзүүлдэг юм уу? Ингээд бүгдээр ингэ манипуляц хийгээд ингээд эсвэл одоо тэр цаг томруулны чинь ингээд жижиг трендийг ингээд явуулж байгаа нэг томруулж хамт юм ингэж бүгдээр ингээд buy захиалгуудыг цуглуулж хагаад тэрийгээ доошоо ингээд стоп лосс нь авна шүү дээ. Тэгэнгүүт та нар хэрэг анзаарч ирсэн бол одоо жишээ нь buy 5 лот дарцсан байж байгаа стоп лосс доор тавьсан байж тээ, тэ. Стоп лосс чинь яг хаагдах үед sell 5 гэж гарч ирээд хаагддаг анзаарч ирсэн үү? Чиний buy контракт чинь 5 лотоор зарж байгаа эсрэг захиалга болоод биелж байгаа байхгүй юу? Тэр шиг бид чинь жишээ нь 150,000 лотоор орё гэсэн чинь 150,000 лот байхгүй байлангууд нь 150,000 лотоор хүмүүсийг buy одоо 100,000 лотоор хүмүүсийг buy оруулуулж хагаад биднийг хүчээр дээрээс нь лотоор ингээд сэлдэнгүүт чинь хүмүүсийн стоп лоссод нь янгүүтээ 100,000 ширхэг сэл захиалга гарч ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгжиж тэд нэр зах зээл дээр байраа эзлэх боломж гарч ирж байгаа байхгүй юу? Тэрий чинь liquidity хамлалт гэж ойлгоод байгаа байхгүй юу? Бид нар чинь зах зээл дээр өөрсдөө ингэ манипуляц хийж хагаад байршлаа эзэлж авч байгаа л асуудал байхгүй юу? Тэгээд яг тэр шиг сэл дээр бас ялгаагүй ажиллана гэсэн үг шүү дээ, тэ. Тэрийг liquidity хамлалт гэдэг. За тэгээд имбаланс нөхөлт бол бас дахиад тайлбарлаж өгөх юм чинь тэр liquidity хамж байгаа үйл явцаа гаргахын тулд тэгээд бид нар чинь доороос buy оруулах гэж шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийн стоп лоссыг хамахын тулд дээрээс нь эхлээд sell өгж хүмүүсийн стоп лоссыг хамж байгаа шүү дээ. Тэр захиалга буцааж дээш нь гаргаж ирж тэр захиалга одоо алдагдaltaгүй болгож хааж байгаа. Яг гэвэл sell захиалгаас ингэ дээшээ гараа авчих юм бол тэр чинь алдагдaltaй болчих шүү дээ, тэ. Тэгэж буцааж тэр захиалган дээр аваачиж нөгөө эсрэг захиалга хааж байгаа үйл явдал нь болохоор бидэрт имбалансаа нөхөж ирээд яг тэр анх юм дээрээ ирж байгаа үед нь тэгэхээр манай шинжилгээ болохоор яг тэр томчуулын тэр үйл явц дээр эсрэг захиалга хаагаад үндсэн том хүчтэй хөдөлгөөн явах үед бидний оролт орж байгаа гэсэн үг байхгүй юу?
Ойлгож ин би жоо ойлгохгүй тэнийг юм яриад байна. Амар гоё яаж байна. Бүр үнэхээр гоё. Үзээгүй хэд маань жоохон толгой нэгж магадгүй. Имбаланс, баланс хоёрын талаар ярьж өгч болох уу гэд. Имбаланс гэдэг чинь тэнцвэртэй байдал гэсэн үг шүү дээ. Имбаланс гэдэг чинь тэнцвэргүй байдал гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр байерс болон селүүдийн хооронд тэнцвэргүй байдал үүсч зөвхөн нэг талын захиалга давмгааж явахыг л имбаланс гэж байгаа. Одоо доошогоо ч юм уу ингээд шууд ямар ч буцах хөдөлгөөн байхгүй ингээд том кандлууд гарч ирдэг шүү дээ. Engulfing candle гарч ирээд тэр чинь одоо аль нэг талаас хүчтэй захиалга орж ирээд имбаланс үүсээд явж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд өшөө асуухнууд байвал гоё бичиж асуугаад байгаа. Танд одоо хамгийн одоо нэг арилжаанд ордог шүү дээ бид нар. Зато одоо арилжаанд ордог шүү дээ тий. Хамгийн өндөр хэдэн лот байсан бэ? Хамгийн өндөр лот чинь угаасаа юун дээр нөгөө профешнл трейдер дотроо дахиад нэг брокер дээр юугаа ахиулаагүй бол 100 лотоор дарж болж байгаа. 100-аар давхарлаж дарж болно. Тэрнээс 100 лотоор дарж байгаа шүү дээ. Нийт нэг арилжаанд одоо барьж исэн нийт нийт лотоор юу? Нийт лотоор 250 лотоор дарж ирсэн байна. 250 лот уу? Ваа. 250 лотын сэтгэлд бол баг амар байдсан би. 250 лотоор дараа тоог харах юм бол утга алдсан чинь тоог нь харж Хөөг байж дээ. Би энд орсон. Яг чинь чарт юу үзүүлж чинь Дараа нь тэр лотыг чинь яаж мэдээд байгаа? Дараа нь хаасныхаа дараа мэдж байгаа байхгүй. Пүү 250 лот нэг үзэл татсан байж тэгээд гарч байгаа байхгүй. Тэгээд тэр чинь одоо 50 20 мороор ч гэдэг юм гээд хуваагаад дарж байгаа шүү дээ тий. Тэгээс дарчаад тэгээд зөвхөн чартаа харж байгаа. За одоо хай гээл ол дарч клоз ол дарчиж байгаа шүү дээ. Тэгээд дараа нь харангуйтаа нийт лот 250 хүрсэн байж тэгээд хоо ид гэж бодож ирсэн. 250 240 байсан юм байна. Liquidity хараа имбаланс явдаг гэж ойлгож болох уу? Тэгж ойлгож болохгүй. Тэр бол харилцаа адилгүй. Liquidity хамалт имбаланс нөхөн гэдэг хоёр үйлс чинь тусдаа явдаг үйлсүүд байхгүй юу? Тэрнээс одоо энэ ингэчээ тэрнийхээ дараа энэ болдог гэдэг тийм ойлголтоо байхгүй шүү. Тэгээ яг ойлоо зэрэгч болж болно, нэг нэгээрээ боцч болно. Имбалансаа нөхчөөд liquidity хамчиж болно тэр чинь. Балансгүй газар liquidity. Тэ. Тэрээс яг тийм одоо нэгсэн юм байхгүй. Ер нь тэгээд бас яг иймэрхүү асуулт асууж байгаа хүний хувьд бас нэг хариулахад хитрхий тэгж амар хайрцагч бодох юм шүү. Зүгээр нэг ийм үг гэдэг чинь what you see trade what you see гэж үг гэдэг чинь яг юу харагдчихин тэрийг л арилж гэж. Маркет ч одоо ингээд чарт хийгээд улаан цагаа энэ ингээд ирж штэ гэж харуулдаг байхгүй одоо хичээлүүд үздэг хүмүүст бол энэ ингээ хамаад ингээд ингэсэн байж та одоо энэ баталгааг өгсөн байна одоо эргээ ороод ирэх юм дараа гэдэг. Яг тэр юу харуулж байгааг яана гэхээс одоо liquidity хамц юм чи имбаланс нөхөн мөхөн гэдэг төсөөллийн юм гаргачдаг. Одоо хүмүүс чи тэгдэг штэ те энэ яг дээшээ явах гээд байна. Яг л одоо тэнд хүрэх гээд байна гэдэг өөрөө нүдэндээ харж төсөөлчихгүйтэй тэрлүүгээ арилчих гээд байдаг. Тренд чи хизээл бол хизээ эргэж юу л бол юу болж болно штэ. Тэгээд одоо чи нэг арилжаанд ороод тэгээд чинь чиний зүгт явж гинэ гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр яг энэ чинь бүгд л одоо ингээд захиалга өгөөл биелж байгаа шүү дээ. Тэгэхээр яг чам шиг харсан, чам шиг шинжилгээ хийсэн хүмүүс чамтай нэг зэрэг цагт орж ирээд тэр захиалгыг чинь дүрхчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм юм болсон байна л гэж бодно гэхээс биш. Тэр чи одоо жишээ чи шинжилгээ хийгээд стоп лосс авч болно шүү дээ. Тэр чинь чи болохгүй байгаадаа биш. Яг чам шиг зах зээлийг шинжилж ийшээ явах юм байна гэж зэрэг хүмүүс дараагүй л асуудал байхгүй юу? Тэгэхээр одоо нэг win rate гэдгийг чинь тооцоод байгаа шүү дээ. Хүмүүс чинь одоо юу гэдгийг өдөө гээл тооцож байгаа шүү дээ. 40%, 60%, 70% гээд тэрийг нөгөө юу гэж бодож болохгүй байхгүй юу? Хавхаа арилжаан дээрээс дүгнэж ч юм уу.
Тэгэхгүй тэр чинь 50 арилжаа 100 арилжаан дээрээс батлаа өгөөл яах болгон дээр яг л confirmation өгж л байгаа шалгаад үзнэ. Тэгээ рискээ барина. Stop loss авалт хэрэглүүз. Тэгэхээр рискээ маш сайн барих хэрэгтэй байгаа. Тэгэл нийт арилжааны дунджаар л чиний win rate чинь хэд байна гэдгийг нь гарна өгөхөөс би 80% win rate тийм чинь 5 арилжааны 4-ийг ялна гэж байхгүй гэсэн үг байхгүй. Бич шаарч. Тэ? Тэгэл 5 арилжаа чинь 5-аас stop loss зогчоод арийнх нь 25 арилжаа бүгдээрээ win чуулж болно шүү дээ. Тэгэхээр риск to reward бол бодохгүй бол тэгэл рискээ тодорхойлоод арилжаанд ороо шалгаад үзэх асуудал байхгүй. Тэр чинь зөвхөн бид нар чинь магадaltaгаар л гамбл хийж байгаа хүмүүс шүү дээ. Тийм шүү дээ. Магадaltaгаар гамбл хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхдээ магадлал бол маш өндөр. Жинхэнэ акулуудыг trade like whales гэж байгаа шүү дээ манай ураач. Алимнууд чиг арилжнаа. Бид нартэй хамт зэрэг арилжаанд орж явж байгаа. Бидний гаргаж байгаа уул мөрийг бид нэр шинжилээд ийм болж байгаа юм байна. Бид нэр ингэж орж байгаа юм байна. Бид нэр орж байгаа гэсэн үг байхгүй. Аль болох имбаланс барьж авахыг зорих хэрэгтэй юу? Баланс дотор олон оролт хийсэн дээр ийм балансаа бүр март. Би нөхөн. Тэрийн балансыг чинь бүр хэдэн 7 хоног хэдэн сарын дараа ирээд нөхчиж болно шүү дээ. Liquidity хамалт цаг хамруулалтын дээр ороход ер нь хамгийн зөвдөө. Яг тэр liquidity хамалтыг чинь томцол хийж байгаа шүү дээ. Тэрэн дээр орно л гэсэн үг байхгүй. Тэрээс энэ балансыг бол март. Шинэ трейдер бид одоо та шинэ трейдерт одоо турж байгаа трейдерт одоо зөвлөгөө өгөх одоо нэг тийм зөвлөгөөнөөс хэлээч. Зөвлөгөөнөөс сайхан юу яа? Ууггүй сайхан орол тэгээд чартуудыг гүйлгэж хараад тэрэн дээр зураа шинжилгээ хийгээд одоо нэг өмнө босон ингээ гой том хөдөлгөөнүүд ингээд явцсан байдаг шүү дээ. Тэд нэр яаж гарсан байна? Ямар баталгаа өгсөн байна? Би хаанаас орж болох байсан байна? Яг баталгаагаа өгж исэн байна уу? Орох боломжтой байсан байна уу? Мэдээр шинжилгээ хийх юм бол маш сайн сайжирна. Тэгээд сэтгэл зүгээ барьж сурах хэрэгтэй. Шууд байгаа мөнгө нэг жоох хичээл сураад хэдэн чарт харчингүүтээ байгаа мөнгөө бариад ороод ирэх юм бол тэгэл яаж ч демо данс масан дээр тэрийгээ сайн өсгөж сураад фан тэгээд демо дансаа болгож чадчих юм бол фанд аваад үзээд фанда вивиг нь даваад чадчих юм бол за одоо бас болж байгаа юм болов гэдэг данс масан гэж үзэж болно шүү дээ. Тэр нь демо дансан дээр арга барилаа ер нь хатаж сурсан хамгийн зөв бохиромжтой гэж хэлж байгаа үү те. Тий одоо энэ ч нэг ямар ч арилжаач болоог байгаа шүү дээ. Дөнгөж хичээл үзэж байгаа шүү дээ. Тэгээд тэрийгээ демо дансан дээр турч үзэхгүй бол байгаа 5 заасан дээр туршаад үзчих юм бол энэ чинь балаа юм болно шүү дээ. Тийм үстэй. Одоо ийм юм байдаг те. Одоо read дансны сэтгэл зүй, fan дансны сэтгэл зүй, demo дансны сэтгэл зүй гэдэг ингээд одоо 3 өөр одоо дансны сэтгэл зүй гэдэг. Тэгээ та одоо энэ 3 төрлийн одоо сэтгэл зүйн талаар нэг жоохон яриад өгөх боломж байна уу? Тэгээ угаасаа хүмүүс чинь ингээд demo дансан дээр хаалж байгаа л real дансан дээр л алуулдаг шүү дээ. Тэгэхээр тэр чинь нэг real болоод ирэх тусмал сэтгэл хөдлөл чинь нэмэгдэн штэ. Тэгэхээр нэг хамгийн анхнаасаа эхэлж өөрийгөө дасгаж байгаа байхгүй. Демо дээр байсан ч гэсэн бас тэр гэж нэг өсөөд байвал айтайхан алдаад байвал онцгүй штэ. Тэгэнгүүт чинь тэрийг ингээд ахаар чинь за нэг ингээд иймэрхүү хувьтай ингээд өсгөөд ингэж сэтгэл зүгээл дасгаж байгаа байхгүй. Ер нь амжилттай арилжаа хийнэ гэдэг чинь сэтгэл зүүн сурсан юмнасаа дутхгүй нөлөөтэй байдаг байхгүй. Тэгэхээр сэтгэл зүгээ барьж чаддаг болоод яг л нэг poker face гэдэг шиг энэ хараад яаж байгааг нь мэдхээргүй тийм гоё сэтгэл зүйтэй болчих юм бол тэгэл дараа нь тэр арга барилыг ажиллуулах бол ямар ч данс байна, фанд байна уу, real байна уу, demo байна уу хамаагүй. Тэгэхээр мэдээж real фанд одоо ямар нэгэн бэлэн мөнгө орооцолтоод ирэнгүүт л
хүний сэтгэл зүйч нөгөө нэг түрүү ярьсан шүү дээ. Даавар нь ялгараад логик сэтгэлгээгээ хийж чадхаа болоод ирдэг гэд. Тэрийг авахын тулд өөрийгөө дасгаж байгаа байхгүй юу? Левлүүд яг чинь гэсэн үг шүү дээ. Демо дансан дээр хийгээд за одоо ингэж байгаа дараа нь фанд авахар чинь тэр чинь хэдэн мянгаараа гүйж байгаа ч гэсэн яг ясан дээр бол хэдэн мянгаараа башны хэдэн $100 молоор авсан дансал байгаа шүү дээ, тий. Тэгж тэрийн дээр сэтгэл зүгээ барьж сурахгүй бол рилер хийгээд хэдэн мянгаар гүйлгэнэ гэж бол байхгүй шүү дээ. Тэгэхээр тэгж сэтгэл зүгээ дасгаж явах нь бол зүг болох нь л да. Тэгвэл тэгээд шууд сэтгэл хөдлөл нөлөөлөөл бүх юм алдаад эхлэв шүү дээ. Доо хэрж чухал байх нэ. Яасан доо хэр чухал вэ? Одоо дигит ридер одоо сурж байгаа сурагч нартай нэг юм хэлдэг байхгүй юу? Одоо та нарын одоо бүх сурсан юм чинь одоо өгүүлдэг гэж. Тэгээд яагаад өгүүлдэхтэй байгаа юм гэдэг ингээд нэг тэр хүмүүс боддог. Одоо би ч гэсэн бодож байгаа юм байхгүй юу? Би ингээд амар олон цаг хугацаа одоо ингээд энэ зүйл зориулаад ингээд явчихсан чинь нэг хүн гарч ирээд би яг тэр хүн одоо миний багш байж дараа те чи одоо муу сураад байна сайн сураа гэдэг та энэ талаар одоо нөгөө одоо юу хэлэх гээд байна гэх юм бол нэг одоо бүхэл арга барьж одоо нөгөө өгүүлдэгтэй дэгийг дээр яагаад өгүүлдэгтэй гэдэг тэрийг гоё тайлбарлаад өгөх болно гэнэ. Бүхэл арга барил үүсгэхэд байдаг. Одоо яг тий доо арай өөр тохиолдог шиг юм. Гүдийг арай өөрөөр тайлбарласан юм. Тэгэхээр нөгөө нэг түрүүний ярьсан баахан 9 жорын яачаар мэдлэг хараад гэдэг шиг чийлэл юм болоод байгаа байхгүй. Тэгэл давын онлыг ч шүү дээ. Давын онлыг чинь болохоор тэр чинь аль цаг дээр харж байгаас хамаарна шүү дээ. Тэгэхгүй чи одоо жишээд чи давын онлыг юу гэдэг ингээл 15 минут 1 цаг 4 цаг дээр ингээл хараад байж тэл тэр чинь юу ч биш зүгээр 1 week-ийн кандлийн дотор зүгээр ганц кандл явж байгаа шүү дээ. Тэгэхээр чи тэр тэр өө юм болоод ингэсэн гэдэг юм чинь бол өчнөө дээш доошоо эргэж мэргээл ингэсэн байхад нэг сарын кандл баг дээр доороо ямар ч зүггүй амир цагаан том ногоон кандл гарсан л байдаг шүү дээ. Тэр үе шиг л байхгүй. Тэгэхээр чин эцсийн дүндээ яг ард нь юу болж байгаа вэ гэдгийг ойлгох чухал болохоос биш яг нэг юм дээр барайл даав иргсэн инээ тэрэ мэрэгэл тэр арга барилуудыг гэхдээ ер нь guys таад бас буруу ойлгодог байгаа. Би юу өгөөсгдөггүй шүү дээ. Тэр хүмүүс ч гэсэн ер нь бүгдээрээ ингээд буруу ойлгоцсон баг. Өгөөсгдөггүй байхгүй юу? Би зүгээр арай өөр өнцгөөс танаас харуулж байгаа байхгүй юу? Жишээ нь Давыг зүгээр бид нар ингээд анх сурахтаа л нүдэн баримжаагаар харж сурдаг те. Тэгээ яг тэрнгүүрээ цаашаа яг тэрэн зөв юм шиг цаашаа үргэлжлүүлж явдаг нь л бидний алдаа байсан л гэдэгт өнцгөөс ярьж байгаа байхгүй. Тэрнээс бол надад арга барил өгөөсгөх эрх байхгүй шүү дээ. Энд ч тийм байхгүй. Тэрийг бас аим сайн ойлгох хэрэгтэй. Яг би бас тэгж ойлгуулад ээж бас магадгүй юм байна л да. Яг би зүгээр өөр өнцгөөс ярьж байгаа. Бид нар доог ингэж хараа сурцсан. Энийг зүгээр ингэж харчих юм бол илүү амархан байдаг шүү. Илүү зүгээр шүү гэдэг байдлаар хэлж байгаа байхгүй. Тэрийг л яг хүмүүс тэгж ойлгоод байгаа юм шүү байгаа юм. Тэгээд бас цаашаад хэлчих. Тэгээд ч харах өнцөг одоо юу өөрчлөгдөхөөр нэрэл чадамд болт юм бид. Шиг үзнэ. Ашиг дээр анхаарлаа хандуулаад ашиг алдаад эсвэл болгоод байдаг. Ашиг олж байвал хаасан дээр би харж байгаа тэгэл харах чинь чухал уу? Анхан суралцж байгаа юм аа гэх. Ашиг юугаа одоо жишээ нэг гэдэг чинь хүмүүс чинь нэг арилж яана чи за одоо энийг одоо 1000 төгрөг үзэл за энийг би 2000 болохоор л хаа гэлэгдэг шүү дээ тий. 2000 гэдэг тоо хүрэх бол албагүй байхгүй. Хард чинь л юу болж байгаа нь хамаатай болохоос биш. Тэр 2000 юм уу 3000 юм уу чиний дотроо бодоод байгаа нэг
Эсвэл $2000 болохоор тэрийг нэг асуудлын имийг дарчих гээд байгаа юм уу? Тэр мэр чинь бол ерөөсөө хинт ч хамаагүй шүү дээ. Тэр чарт юу болж байгаа нь чухалхоос. Тэгэл үнэхээр гоё явж байгаа тэр чинь тэр чигээрээ эргэл буцаад бүр эсрэг тийшээ явах тохиол зөндөө шүү дээ. Тийм болохоор зөвхөн чартаалаар тэр өсөлт үзүүлэлт би хэлээд байгаа шүү дээ. Тоо ерөөсөө харж болохгүй. Тоо харах юм бол угаасаа бүр смарт эксээ дутгаа алдсан шүү дээ тэр чинь. Тэр зма данс томроод ирэх юм бол Би энэ мөнгөөр юу хийж болох вэ гэж хэлдэг. тий. Тэгэл одоо жишээ нь тэр хооронд чинь том арилжаа хийж байхад бол $70-80,000 ашигтай гүйж байгаа буцаагаал 10 хэдэн мянган ашигтай болоод ирэх. Би дунд нь $60,000 алдчихлаа гэж бодох юм бол тэгэл дуусаа шүү дээ. Тэр чинь одоо бас нэг ийм менталитетийн арга байдгийг. Нэг арилжаанд орлоо шүү дээ тий. Тэгээд чи тоогоо ашигаа харчлаа гэж бодъё л доо. $7-8,000 ашигтай явж илаа тий. Тэгэнгүүт чинь юу гэж бодох ёстой вэ гэхээр энэ мөнгө байхгүй хахад миний амьдрал зүгээр байж л байсан шүү дээ тийм шүү дээ. Болчихл байсан шүү дээ. Тэрнээс тэр мөнгийг чиний төрөвсөөс алга болоод байгаа юм биш шүү дээ. Тэрнээс чарт өөрөө тренд эргэж байгаа бол өөрөө асуудал шүү дээ. Тэрнээс зөвхөн тоог нь хараад одоо би $7-8,000 авах уу эсвэл буцаа $5,000 болчих юм болов уу эсвэл дээшээ нэмэгдээд $15,000 болчих юм болоо гэж бодоод авах юм бол мэдрэл муутай болчих шүү дээ. Тэгэхээр тэрийг зүгээр л энэ мөнгө байхгүй байхад миний амьдрал зүгээр хэвэл байсан шүү дээ гэж бодож болно. Хэрвээ үнэхээр тоогоо харчих юм бол. Тэгээд тоогоо харахгүй байсан дээрээ гэдэг байгаа шүү дээ. Яг тэгэхээр чи чартны зургал дээр харж шинжилгээ хийсэн. Тэрэн дээр баталгаа авч арилжаанд орсон. Тэр чарт тэр цэг дээр хөрүүл чи ашиг авах гэж байгаа болохоос чи $10,000 үргээр ашиг авах гэж байгаа биш шүү дээ. Хэрвээ тэгж тоо харах юм бол угаасаа эзээс арилжааж болохгүй шүү дээ. Арилжаа хийхдээ мөрдөг дүрмийн хувьд өөрөө алдаж үзээ тэрэндээ суурьсан дүрм зохиовол зүгээр байдгүй таах яадаг байсан бэ. Тэгээ одоо тэгээ түрүүн бид нэр ярьсан шиг бид нэр одоо энэ арга барилыг хөгжүүлэхдээ өөрсдийнхээ алдаан дээр л сайжруулж байгаа шүү дээ тий. Алдаага энэ юунаас болоод алдчихгүй л ойлоо. Тэгэл ойлоос тий шаналал зарим алдаагаа бол дороо олчин зарим нь бол олохгүй бүр өстө шаналаа дуут тий шүү дээ. Тэгэж ухаж яасан дээрээсээ сайжирч байгаа болохоос ер нь хүн чинь ингэдэг шүү дээ. Ялалт амжилт чинь хүнийг хизээ сайжруулдаг байхгүй юу? Дандаа бүтлгүүтэл алдаан дээр л хүн сайжирдаг. Ер нь бодохоор тийм биз дээ. Алдчихаараа л голдчоо ороод яагаа алдчих вэ? Энийг ингэ дахиж алдах юмсан гэд хэрвээ тэргээ дахиад алдаад байвал тэгэл нэг бол тэнэгэл гэсэн үг л дээ. Тэгэхээр алдаан дээр ингэж яах алдахаас бол айгаад байх юм байхгүй. Харин орлож үзээгүй байх гэдэг бол жинхэнэ фейл байхгүй алдаа. Бак тестийн сөрөг тал гэж байдгүй муу зан сургана гэдэг шиг. Бак тестийн сөрөг тал гэж байхгүй. Гэхдээ бак тест хийснээс яг бодит чартан дээр зүгээр урагш нь гүйлгэж харж байгаад ингээд том хөдөлгөөнүүд яаж явсан байна, ямар баталгаа өгсөн байна, яаж орж болохоор байсан байна гэж харснаа нь илүү үр дүнтэй. Тэр чинь яг жинхнээсээ болцсон юм байгаа шүү дээ. Яаж хүмүүсийг хамаад ингэж тэр тэрийг харж ойлгох тусмаа сайжирна гэсэн үг байхгүй юу? За тэгээд 12 настай хүүхд ардаа сонирхоод байв. Юу үзүүлэх гэсэн бэ? Баяр хүргье л гэж зөвлөх хөөхтэй тий. 12 нас гэдэг яг уу мэдээж тэр чинь нэг хүүхдээс шалтгаална л та. Өөрийнх нь одоо юмыг ойлгож байгаа хэрсүү мундаг хүүхдүүд байдаг. Үнэхээр нэлхаараа зүгээр л хүнээс юм сонсчоод би баг хичээлээ хийхгүй арилжаа хийнэ гэдэг бол бас хэцүү тий. Гэтэ сургуульд сурж байгаа хүүхдүүд тэр ч 10 жилийн хүүхд бол ер нь яг нэг 10 жил чинь хүний амьдрал байх хэвээр үндсэн суурь багц мэдлгүүдийг олгож байгаа шүү дээ. Тэр мэдлгүүдийг бол арилжаа сурсан байсан ч давхар аваад ядаж 10 жилээр төгсөх хэрэгтэй байх гэж бодож байна. Хичээлийн хажуугаар. Тэрнээс би арилжаач болно гэж сургууль мургуулаа яа дээр бас хэцүү байх л та. Тэгээ 12 настай хүүхэд нь өөрөө бас тухайн хүүхдийн сэтгэл зүй юмнаас л болох байх. Тэрээс одоо насаар нь
тэдэн наснаас тийш арилжаа хийнэ мэнэ гэдэлтэй биш. Тэгээд тэр 12 настай хүүхдийг арилжаанд оруулна гэвэл рокер данс нээж болохгүй. Тэгэхээр насанд хүрчиж данс нээх учраас наан хин нэг хүн данс нээж өгөх хэрэгтэй болно. Тэгэл тэр чинь бас нэлээд багтаа асуудлууд гарах байх л та. Одоо ер нь одоо ингээд яг Forex-ийг одоо манай Монгол одоо бүхэл хүмүүс одоо ихэнх нь одоо Forex-ийг амар сонирхож орж ирж байгаа тий. Яг тэр хүмүүс одоо яг одоо ихэнх нь одоо юу гэдэг нэг ийм үг гэдэг ч тий. 90 нартыг нэг хүн унтах ч юм уу тий. Яг шинээр орж ирж байгаа тий. Шинээр орж ирж байгаа хүмүүст одоо ингээд яг Forex яг ийм байдаг шүү гэдэг гоё хэлээд өгч. Одоо Forex одоо ер нь алдах эрсдэл ийм өндөр байдаг, олох одоо боломж нь ийм өндөр байдаг ч юм уу тий. Тий. Юу аахгүй юу? Ер нь бол миний бодож байгаагаар бол одоо монголчин нөгөө нэг ажил хийхэд цалингийн төвшин хэр вүлээ, юмны үн хэр байгаа вүлээ, Forex шиг одоо ийм монголчууд ч ер нь бас юу штэ тий. Оюуны потенциалын хувьд бас дэлхийд нэлээд дээгүүрт ордог. Тэгээд өөрсдөө бас ийм нэлээд одоо шалгууртай нийгэмд амьдарч байгаа гэх юм уу? Тэгэл хүн болгон чи яах вэ гэж бодсоор гал эн чинь тэгж бодох тусмал тарих чи илүү хөгжиж байгаа шүү дээ. Ийм юм дээрээс бол монголчууд бол Forex маш их зохих ёстой. Одоо зам мөр гэж бодож байна. Тэгэхдээ одоо 70 онооны хувьд болохоор эн чинь нөгөө нэг хэдийг эрсдүүлж хэдийг яхаа чи өөрөө сонгож байгаа болохоор чинь тэрэн дээр одоо хэрвээ гамблчин хүн ингээд ороод бүх юма гамблдаад all-in хийгээд full margin хийгээд байх юм бол угаасаа утгагүй шүү дээ. Тэгэхээр энийг нэг long time game гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Чин энийг сураад сарын дотор баячна гэж байхгүй шүү дээ. Тэг чи ингээд данс чи ингээд зугуудаа ингээд томорсоор байгаа. Тэгээд олдог ашигч нэмэгдээд ингээд урт хугацааны тоглоомоо гэдгийг ойлгоод ингээд эрсдлээ барайл ахиулаад яваал ажил хөдөлмөр хийдэг бол бас тэр мэрийгээ шууд хайж байж ус болохгүй. Тэгээд мэдээж тэндээс чинь данс мансаа цаниг хэрэгтэй болно. Тэрнээс ажилласаа гарчаад дансаа стачуулъя шууд дуусаа штэ. Тэгэхээр юм урт хугацааны юм гэдгийг ойлгоод тэгээд ажлынхаа хажуугаар эсвэл ямар нэг орлого олдог юмныхаа хажуугаар арилжаагаа сураад тэр арилжаанаас олж байгаа ашиг чинь чиний хийж байгаа ажлыг даваад тэр нэг тогтмол байдаг болоод ирэх юм бол ажлаа бас болж болно шүү дээ тий. Тэгэхээр тийм зөв хандлагаар л хандах хэрэгтэй байх гэж бодож байна. Маш гоё яриа болж байна. Баярлалаа. За зүгээрээ. Таалагдж байгаа бас. Тэгээ хэдүүлж одоо яриад яг цаг болж байна. Би ингэж бодтээ. Анаха. За. Одоо энэ доорот IP-д орох боломжгүй бас нэг хүмүүс байгаа байхгүй юу? За. Тэгээд таныг спешиал хүн гээд одоо IP-д орох нэг хүнийг одоо танаас сонгоод игээд тэгээд яаж сонгох вэ гэх юм бол одоо та дижитал ширж байгаад одоо хүн одоо IP-д ороогүй байгаа хүмүүсийг одоо яг нөгөө рандомоор та нэг гоё шалгаруулад өгч төхөө. Өнөөдөр манай спешиал гана трейдер одоо ганаахын спешиал өдөр болох дээр одоо энэ өдөртөнд зориулаад одоо манай IP-д одоо гана трейдерээр рандомоор одоо нэг сонгоод хийгээд бичээд байж тээ. Тэгээд яг тийм одоо манай IP байхгүй хүмүүсийг бид нэрийг одоо би танд одоо шивэд явуулаад үгүй та тэгээд бидний ингэчих юм шүү дээ. Оо. Чи дэлгэцэн ширлээд
нэрнүүдийн шивэл random Тэгэхгүй нэрээ. ганах бүгдээрээ ганах өөрөө энд байгаа юм чинь. Үнэхээр тэгж бодож байгаа бол тэгсэн ч болох юм. Та юу гэж бодож байна? Тэгё. Тэгээ спешиал өдөр болохоор юуг нь яг гэхээр чигээд нэр мэрийг хараад зураг мурыг харах гэдэг чинь тэгээд гой зураг мурыг тавьчихсан. Жамэр эвгүй маань сэтгэл зүйд нөлөөлөд гэдэг байна. Ганаа гэдэг хүн төмөрч юм шиг өө. Тий. Ганаа гэдэг хүн бүр би гэж бичсэн биз дээ. Тэр нь тийш өгчихөө. Тэгээ айгу өнөөдөр амар гоё спешиал өдөр болохоор энэ өдөртөө зариу. Түү спин гэдгийг би дараа. Тэгээд чи нэрнүүд нь яач. За тэг. Би нэрүүдийн гарч бичдэг. За тэгээд тэр ганаа гэдэг нэрийг нь 2 3 удаа биччихээрэй. За. Ганаа гэдэг нэрийг Саринка. За. Ганаа ганцаа. Ганаа. Энд зөвхөн энэ яриан дотор байгаа хүмүүсээс үлдээ тий. Тий, яриа дотор байгаа хүмүүс. Тий. X sorry. Бата. Доллар. Think. Tap. Моги. Anzotex. Тэгээд нэр нь бичгтэйг хүн байх юм бол гац би гэдэг хэлээрэй заяа. Тэгээд Патока. Ана. Окей. Өрнөх. Dictate. Vigos. Энд хэдэн хүн байгаа юм одоо? 66 хүн. 65. Таха. Зөндөө олонтой яриа хийсэн ч тий. Хэпуйна. Капой. Баяра. Бүгдийг улаан тарин тавья гэж. Релет болж байна. Тий, релет болгож байна. Зя. All in red гэдэг. Тэгэхгүй хэдэн мянган болно гэж. Тэрээр бол бодсон. Бацаа үснэ. Баатрагнэ. За баатра. Баатра гэдэг хүн байна уу? Сүүлд орж ирсэн үү те? Магна. За. Нэр нь бичдэг хүн байна уу? Нэрээ хараарай гэж. Хакку байхгүй байна уу? Акко. За болд ирдэ. За нэр бичиж хооронд асуух юм байвал асуугаарай. Бүгд би. Цэт. Хүн архивач. Арахгүй юм гэж таазалдгаа. Оти бичсэн байгаа ч энэ дээр. Суур талаас хэр харддаг вэ? Ер нь нэр юу яадаг шүү. Суур талаас болохоор яадаг гэхээр бас нэг юм хэлэхэд нэг одоо чинь мэдээ гардаг штэ. Батик. Мэдээ гарах чинь одоо жишээ нь Австралийн цагаар 10 цаг 30 минут гэдэг чинь энд 8 цаг 30 минутаас
мэдээ гарлаа гэдэг чинь тэр мэдээ чинь 8:30 гэхэд гинтхэн мэдж байгаа асуудал бол биш шүү дээ тий. Ер нь цаанаа бол тэгэхээр нөгөө хүмүүс чинь мэдээ одоо том тоглогчдор чинь мэдээгээ хэдий мэдсэн байдаг болохоор тэрэндээ тааруулаад ингээд хашиндаа шингээгээд өөрсдийнхөө оролтыг бэлтжиэдэг байхгүй. Тэгэхээр яг сайн анзаарах юм бол мэдээгээр хаашаа явах гэж байгаа илэрхийлсэн байдаг. Ер нь тийг тал бол зөндөө байдаг. Гэхдээ мэдээж мэдэн дээр их огцон мөдөлд болохоор рискээ барьж орох хэрэгтэй. Тэрнээ сайн арилжаач болоод ирэх юм бол мэдэн дээр хаашаа явах liquidity-г хамаад яаж хөдөлж болохыг бол хамгаалах бол бүрэн боломжтой. Тэгэхээр суур шинжилгээ мэдээ гаргахад бол нэг хэд гарна гэхээс илүү ханшаа хараад за ер нь ингээд ингэ чиндэ гэсэн багцаа бол байдаг шүү. За нэрээ хараад бичигдээг бол газ манайха хараад өгөөрэй. Жавхаа гэж хаана. Бичсэн хараа бичсэн юм да би. Би нөө сайн найз дүкгээ мартчихсан юм шүү. Энэ доор байгаа. Дүкээ Плутогийнх байхгүй нөө. За. Плуто. Lightborn. За, Lightborn. Light. Эй. Сноргооч гэж юу болчих вэ та? Алтаар урс гэж байгаа байлцээ. За, нэрүүдээр тооцоолчихдгоо. Аяа байгаа. За, томо. Таринко, гано, ганзо, XDI, бурхан, дата, Фингофин, Моги, ганзотик, Trade Fund, Батука, гана, Opti, өрнөх, Retail, Vigos, Жавха, Тиндо, Буйна 1130, Баяра, Тэлмэн, Айми, Заяадион, Raid, Zoy, Sky, Batra, Magna, Haku, Botbird, Tepe, Idre, Tiltenberg, Kaidi, Benyu, Dilmon, Bluto, Lightborn. Төвшөө чи IB штэ төвшөө. Бэкэ чи IB штэ. Өөр яг IB дотор IB авах дахиад. Тэ. За. Ер нь болтой юм шиг байна. Тэгээд одоо энэ дээр яна нүдээр дараачих өдрийг айлгүйтэй. Энэ дээр сонгогдсон хүн одоо шууд сонгогдсныхаа дараа над руу шууд тикет үсгээд IB ирэхээ аваарай заяа. Тэгээд өнөөдөр амар спешиал өдөр, маш гоё өдөр байгаа болохоор Degi Trader-ийн маань одоо хамгийн анхны шавь тэгээд бүр хамгийн анхны шавь нь бүр 1 миллионоор тийм хүн орж ирээд хэдүүлэн ч одоо туршлага мэдлэгээтэй ингээд хуваатаад үнэхээр юм гоё ярилцлага болж өндөрчлөө Тэгээд энэ тавшааныг дамжуулаад би нэг өөрийнхөө нэг жижигхэн ингээд татах хэмжээнийхээ ямиг ингээд спешиал бодгоод энэ хүнийхээ ингээд ер нь бол гана трейдерүүд үнэхээр баярлалаа гэдгээ хэлээрээ тайд заяа. За guys, story хийгээ шүү. Story хийгээ эхэлсэн байна. За. Анаха дархоо. За болцсон юм уу? За болчихлоо. Дарлаа. Нэг, Оо, хоёрын, нэг, тэг. За хэмбэ. Урсан гинэ. За бурхан байна. Бурхан над руу За баяр хүргэе. Баяр хүргэе. Манай IB тавтай морил гэж. Яа, гал мал бол зүгээр аа. Бурхан айдч. Байгаа юм. Бурхан байгаа юм уу? Бурхныг бичүүлэх байгаа юм биш үү хүмүүс гал малаар.
Бурхан ч байхгүй юм шүү дээ. Бурхан ч байхгүй юм шүү дээ. За тэгвэл дараачихын яас яах вэ? Тийм үү? Тэг байхгүй дахиад явуулах уу? Байхгүй мó яг Байхгүй. нэгнээсээ Битэрэ. бурхан гэж хүн байхгүй мó? Байхгүй нэгнээ. За нахих юм байна да. За бурхныг хатаа. Хаана? Хацтай мөртлөөс азгүй цусаа. За бурхныг хатаа. За За хатаа. за 3 2 1 гарлаа. Шинзо. За Чинзо. Чинзо байна уу? Шинзо байна гэн. За байсан хатсан болоод ороод ирлээ. Бурхан байсангүй. Баяр үргээ. Бурхан байцангүй гэж аваасаа. За баяр үргээ Чинзо над руу яг одоо гоё юу яагаад Бурхан байсан биз дээ. байсан байна уу? Яг тэгвэл хоёулын ид олгочихгүй да. Яа ямар аптай бэ? Хоёрын хоёр хүн сонгогдсон. Байна гэхнээ одоо орж иж штэ. Байсан биш дээ. За тэгвэл тэг 2-1 оролцох яах вэ? Тэг. Нэг. За бурхан Чинзо хоёр яг одоо над руу гоё тэг дүсгээд тэгээд юу агаараа. Тэгээд лайв хадгалагдах гинэ багшаа. Хатлагданаа. Би ер нь бас юугаа яачи. Зогсооч. Хэдүүлээ ганах бас хэлж яриаггүй марцсан сансан юм байл бас асуугаагүй юм байл. Хэлээд. За нэг одоо нэг сүүлийн нэг 3 минут асуух юм байвал асуугаад тэрэнд найруулад тэгээд төгсгөлд нь би нэг үг хэлээ тэгээд өндөрлөе та тий. За тэгээ. За бурхан Чинзо хоёр над руу тэг гэдэг үтгэтнэ. Яа. We need motivation speech гинэ. Motivation speech гэнэ. За тэгээд өшөө асуух юм байна уу байхгүй бол motivation speech нугасаа үгүй гэж үзсэн. Тэгээд тэрийг нь хамгийн ихтэй хэдэн пип барьж байсан бэ? Пипэр нь өстө яг тоолж байгаагүй юм байна. Дотоо ороод тэгэл нөгөө structure-аараа типийн дээр хүргээл авсаас яг тэрийг хэдэн пип болсон байна гэж бол үзэж байгаа юм байна. Зөндөө удаан барьчаас арилжаанд бол хийжсэн л та. Амар том structure-ыг яг бүтэн эрэхт нь бариад тэгээд structure-ыг ороод тэр ашиг авахт нь тэр бол бариад нэлээд удаан барьсан дахиад трейдүүд бол байгаа. Гэхдээ яг PP нь бол тооцож байгаагүй юм байна. Анд дээр зөвлөгөө өгж болох уу? Анд бол тэгээд ер нь маш зөв шинээр эхэлж байгаа хүмүүс тэгээд гоё дисциплинтэй болж сурдаг. Тэгээд пандан дээр бол ер нь нэг арилжаан дээр бүр багаар риск бариад 0.5% болгож риск барихснаас сэтгэл зүй чинь гоё доктортой болно. Одоо панднууд чинь daily loss нь 2.5 3 бас янз бүр байгаа шүү дээ. Тийм болохоор аль болох сэтгэл зүйтэй нөлөөлөхөргүүд хэмжээний лотыг сонгож агаад тэрийг одоо ажилуулад шинжилгээг ажиллуулж үзэж байгаа тэрэн дээрээсээ болж ийн гэвэл лотоо нэмж явуул зүгээр. Дисциплин яаж удаан хугацаанд авч явдаг вэ? Тэгэл дисциплинээ барьна гэдэг чинь л дисциплин шүү дээ. Остон дээр анзаархан видео өгөөч хийж байсан бэ. Хөлөч нэг хэдий барьж илаа. Нэг хэрсгэн 123 гэлөө 163 гэлөө барьжсэн тий. 23 л гэж орчих. 123 байсан баха тий. Нэг хэрсгэн 123-ыг барьжсэн санагдаж байна. Гол чарт дээр нэг азарга айдиа байвал өгч болох уу?
Мазрагтай ID байхгүй хаа зүгээр. Аль сешн дээр голдуу арилждаг Австралиас цагийн зөрүүгээ яаж зохицуулдаг вэ? Өдрийн арилжаатай холбоотой бүтээр маягийн зүйлээ хуваалцах болох уу? Харин тийм наадах чинь ер нь бол нэг би Австралид байдаг өөрөө бас ажилтай байдаг болохоор нөгөө шүн суудаг болохоор тэгээд цагийн зөрүүслүүд Нью-Йоркийн сешн дээр л голцоо суудаг. Заримдаа арай жоохон эрт цаг гарах юм бол Европын сешн дээр суугаад Нью-Йоркийн сешн дээр үйлчлүүлээ суудаг гэсэн үг. Тэгээд одоо бас бизнесүүд бас гайгүй яг гадуур явах ажил баг байх юм бол аль ч хамаагүй сешн дээр арилждаг. Тэр чинь заавал одоо тэр сешн дээр ингэн гэсэн юм бол байхгүй. Сүүлийн үед бол Аз маазууд бол айгүй гоё хөдөлдөг болж байгаа шүү дээ. Монгол бол ер нь цагийн бүсийн үед бол амар гоё зон таардаг. Бүх бүсдээр арилжиж болдог. Яг заавал шин мөнөөрөө угсаад байхгүй ингээд гоё өдрийн цагаар бүтэн арилжаанд ингээд суухад бүх сешн дээр арилж болох болохоор Монголоос бол орж байгаа хүмүүс бас гоё шүү. Австрал байдаг трейдер байна. Танаас зөвлөгөө авч болох уу? Болноо одоо яаж зөвлөгөө авъя гэж байгаа юм бол энэ бүх хичээл юмнууд ч байгаа. Тэгээд ямар төрлийн зөвлөгөө авах гэж байгаа яг мессеж бичээд инстаграмаар юм холбогдоод явуулах болох хаа. За тэгээд motivational speech гэдгийн хувьд л би түрүү хэлсэн те бүгдээрээ энд орж ирсэн амар Азтай. Би одоо ам бардам хэлэхэд манай арга барил бол үнэхээр одоо нэг 99% наалддаг 1% нь ондог гэдгийг 1% нь арга барил. Тэгэхээр та нар угаасаа нэг юу гэдэг чтэй. Арилжаач нь бол сайтын гэдэг нь тодорхой зүгээр цаг хугацааны асуудал гэдэг шиг л яарах хэрэггүй. Тэртээ тэрэнгүүд чи тун удах уу амьдралдаа хүрнэ. Тэгээд сайхан хичээлүүдээ ингэж ягаад тэрэндээ цаг зав сэтгэл зүрхээ зарцуулаад тууштай байгаад энэ хамт олонтойгоо ингээд ийм гоё олон комьюнититэй болсон болохоор чи бид хоёрыг хичээсний бодвол энэ чигээ нэгнээсээ юм асуучин айдыгаа хуваалцсан шаардлагатай бол багшаасаа асуучин ийм гоё боломж байгаа юм чинь зүгээр л та нар бол томорхон тодорхой баяжхан баараггүй шүү те. Бүгдээр нь намжилт өгсөй. Би бас хаяа ингээд цаг зав гарсан үедээ та нар ингээд ID мэдээ харахаа бас гой ID-нууд ярьж байгаа зөөрнүүд мэдээж ганцдаг дүнгэж ойлгож байгаа хүмүүс байгаа ч гэсэн ихэнх нь ер нь нэлээд гой зөв хандлагатай явж илээ. Тэгээд бас хаяа цаг зав гарвал араймаараа сууж явах үедээ бас яриа бараа хийж явахыг бодноо. Тэгээд бүгдээр нь намжилт өгсөй. Та нар үнэхээр зөв газараа олцсон. Зөв юм хийгээ явж байгаа шүү. Тэгээд баярлалаа да. За баярлалаа. Үнэхээр гоё яриа өгсөн. Анаахта баярлалаа. За өргөжлүүлээд Гац нэг марк дуусчих яах вэ? За бичлэг авсаалаа guys.